За сайн байцгаана уу? Би сэтгүүлч Наран Гарвын Говьлтай аймгийн Алтай сумын угуулд. За өнөөдөр миний хэвлэлийн урал хийх болсон шалтгааныг та бүхэн мэдж байгаа бах. 2-3 жилийн өмнөөс эхлээд наран сэвсдийн бомбтыг нээлгэхгүйгээд иргэд болон төрийн бас байгууллагууд танилээд одоо тэмцэж эхэлсэн байгаа. Тэгээд энэ наран сэвсдийн бомбтыг нээж байгаагийн цаатлын учир шалтгаан нь юу юм бэ гэдгийг Улсын их хурлын гишүүн Амгаланбаатар гэдэг хүн оройлон манлайлаад одоо энэ асуудал дээр хамгийн ихээр явж байгаа. Гэтэл энэ наран сэвсдийн бомбтыг нээх чинь Монгол улсын эрх ашиг муу юм уу биш юм уу гэдэг асуудал одоо хөндөгдсөн. Энэ дээр Монгол улсын засгийн газрын алсын хараа 20-50-д орцсон байгаа. Монгол улсын эрх ашиг муу гэдэг зүйлийг Улсын их хурлын гишүүн Амгаланбаатар хэлсэн. Гэтэл энэ нь 100% хятадын захиалга болж байгааг одоо өнөөдөр би та бүхэнд одоо хятадын талын албан бичиг дээрээс одоо харуулж ярих гэсэн юм аа. Энэ бол хятадын талын Гансүгийн худалдааны газраас гаргасан албан бичиг. Худалдааны газрын тайлан гэсэн үг. Монгол улсын наран сэвсдийн бомбтыг нээх нь хятадын талд ашигтай юм а гэсэн ийм худалдааны газрын албан бичиг байгаамаа. За энэ албан бичгийг би та бүхэнд товчхон агуулгыг уншаад өгчээ. Гансү мужийн худалдааны хилтэс, Гансү мужийн худалдааны хилцийн албан бичиг гэдэг энэ А зэрэглэлийн албан бичиг байгаа. За өнөр цэцэг гишүүнд гээд мужийн зөвлөлдөх хурлын 13 дахь удаагийн хуралдааны 3 дугаар чуулганы тэг 381 тоот саналд өгсөн хариу гэж байгаа. За энэ саналд юу дурдсан байна вэ гэхээр мужийн худалдааны газар Маазун шунд бомбтыг дахин нээх ажлыг өндөр ач холбогдолтой тооцсон анхаарч мужийн намын хороо, мужийн засгийн газрын удирдлага дор, мужийн засгийн газрын гадаад хэргийн алт, мужийн хөгжил, шинжилгээний хороо зэрэг байгууллагуудтай хамтран Маазун шунд бомбтыг дахин нээх ажлыг хамтд нь урагшлуулж байна гэж байгаа. За энэ дээр мөн Монгол улсын их хурлын гишүүн болон Монгол улсын холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж зөвшөөрсөн талаараа бас тайлгнаж бичсэн байгаа. За жишээлбэл олон улсын түвшний харилцан айлчлал солилцоог өрнүүлэх гэсэн 2 дугаар хэсэгтэй. За энэ 2 дугаар хэсгээр 23 оны 5 дугаар сард мужийн захирагч Рен Жинхэ Монгол улсаас бүгд найрамдах хятад ард улсад суугаа элчин сайдтай уулзаж хоёр тал бомбтыг дахин нээх ажлыг хамтран эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж байгаа. За энэ үед 2023 оны 5 дугаар сард Монгол улсаас бүгд найрамдах хятад ард улсад суугаа элчин сайд нь Бадрал байсан. За тэгвэл 24 оны 5 дугаар сард манай муж болон Монголын талын бомбтын ажлын хэсэг нь Маазун шунд бомбтыг хятадын талд ажлын уулзалт хийж Монголын талын ажлын хэсэг авто замын анхан шатны зураг төслийн хувилбарыг урьдчилсан байдлаар зөвшөөрсөн гэж байгаа. За 24 оны 5 дугаар сард энэ асуудал яригадаад 24 оны 11 дугаар сарын 11-нд Улсын их хурлын гишүүн Амгаланбаатар нь 14 хуудас бүхий одоо стал дунд сургуулийн хүүхдийн реферат шиг тим танилцуулгыг хийсэн. Энэ танилцуулга дээр Говьлтай аймаг Бэгэр сум, Цогт сум, наран сэвсдийн бомбт руу явах дархан газрын хойд хязгаарыг хөвөөлөд зам тавина гэсэн ийм танилцуулгыг хийсэн. За энэ танилцуулга нь хятадын талтай одоо тохиролцсон маршрут байжээ. За тэгвэл 24 оны 6 дугаар сард манай муж төлөөлөгчдийн баг бүрдүүлэн Монгол улсад айлчилж Монгол улсын бомбтын удирдлагын газар Говьлтай аймаг Баян хонгор аймагтай бомбтыг дахин нээх асуудлаар илүү дэлгэрэнгүй бодиттой хэлэлцээ өрнүүлсэн гэж байгаа. За мөн 24 оны 9 дугаар сард мужийн удирдлагууд Монгол улсын их хурлын дэд даргатай Дунхаан хотод уулзалт хийж хоёр тал бомбтыг дахин нээхтэй холбоотой асуудлаар санал бодлоо дэлгэрэнгүй ярилцсан, солилцож, урьдчилсан байдлаар зөвшөлтсөд хүрсэн гэж байгаа. За 24 оны 9 дугаар сард 24 оны 7 сарын 5-нд Улсын их хурлын дэд даргаар Пүрэвд орж Булган туяа нарыг томилсон. 24 оны 9 дугаар сар гэхэд Улсын их хурлын дэд даргаар Пүрэвд орж Булган туяа нар ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс бол очиж энэ бомбтыг нээх талаар дэлгэрэнгүй ярилцсан байна гэсэн үг. Дунхаан хотод. За цаашлбал 25 оны 6 дугаар сард манай талаас мужийн засгийн газар гадаад хэргийн албаны төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд орж Монгол улсад айлчлан Монгол улсын их хурл хилийн бомбтыг сэргээн хөгжүүлэх хороо хилийн бомбтын удирдлагын газар зэрэг байгууллагуудтай уулзаж хоёр талын харилцаа ойлголцлыг илүү зузаатгсан гэсэн ийм тайлбар дурдгдсан байна. Мөн 25 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан 31 дэх удаагийн Ланжуугийн худалдаа хөрөнгө оруулалтын экспо дээр мужийн захирагч Рен Жинхэ
Монгол улсын Говьлтай аймгийн засаг даргатай уулзаж хоёр тал хуйл бомбыг дахин нээх ажлыг эрчимжүүлэх саналыг дэвшүүлсэн гэж байгаа. Энэ нь одоогийн Говьлтай аймгийн засаг дарга Чинбат гэсэн үг ээ. За ингээд цаашлах юм бол Маазуншон бомбыг дахин нээх талаарх судалгааны тайлан Хятадын тал боловсруулсан байгаа юм. Өвөр Монголын Ирээн хот Монгол улсын Улаанбаатар хотод очиж бомбын бүтээн байгуулалтын туршлагыг судлан танилцаад тэр үндсэн дээр одоо энэ судалгааны тайлангаа боловсруулсан гэсэн ийм тайлан мэдээлэл Гансуугийн худалдааны газраас гаргажээ. За тэгээд дараагийн алхам бол Мужийн засгийн газрын гадаад хэргийн албатай нэгт хамтран Маазуншон бомбыг нээх ажлыг тасралтгүй урагшлуулна гэсэн ийм албан бичгийг Гансуу мужийн худалдааны газрын бомбын удирдлагын хилцээний холбогдох хүн Цэн Вэмин гэсэн хүний одоо холбогдох утасны дугаартай ийм албан бичиг одоо их сурвалжаа болгон олж авсан байгаа. За энэ их сурвалж энэ худалдааны газрын албан бичиг дээрээс үзэх юм бол энэ бол Монголын эрх ашиг биш, Монголын засгийн газрын бодлого биш, улсын хурал засгийн газраас давж энэ харийн бодлогыг хэрэгжүүлж байгаа Амгаланбаатар нарын одоо дэмжигчдийн үйл ажиллагаа байна гэж хэлэхэд одоо болохоор байгаа. За энэ мөн Гансуу мужийн худалдааны газрын 2 дугаар албан бичиг нь. Энэ 2 дугаар албан бичиг нь 1 дугаар албан бичигтээ хариу өгсөн ийм албан бичиг байгаа. За энэ албан бичгийн мөн ингээд товч таймын та бүхэнд одоо уншаад өгчихье. 0531 дугаар тооц саналын хариу гэж байгаа. Худалдааны газрын албан бичиг мөн үнэр цэцэг гишүүнд гэсэн ийм толгойтой. За энэ Гансуу мужийн улс төрийн зөвлөлтөх хорооны 13 дахь удаагийн хуралдааны 2 дугаар чуулганаар дэвшүүлсэн Маазуншон бомбын нэвтрэлтийг сэргээх ажлыг түрэгдэх тухай саналыг бид хүлээн авлаа. За манай газар уг саналыг өндөр ач холбогдолтой гэж үзэж нухацтай судалж дараах байдлаар хариу өгч байна гэд. За үүний хүрээнд манай муж гэдэг нь мэдээж Гансуу. За Гансуугийнхан Монгол улстай гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, соёл хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж Маазуншон бомбын нэвтрэлтийг сэргээхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бодиттой ажил хийж байна гэж байгаа. Энэ Гансуугийнхан бол үнэхээр бодиттой ажил хийж байгаа. За наран сэвстэй бомб руу Гансуугийн талаас бол хурдны зам 6 агны хурдны зам нэвтрээд ирсэн байгаа. Хаалгаа бэлэн болгоцсон байгаа. Цаана одоо бомб нээхэд одоо бүхий талаар бэлэн болцсон барилга байгууламж нь одоо баригдсан байгаа. Энэ бол их олон жилийн өмнөөс явсан ийм асуудал байгаа. За тэгээд 92 оны 9 дугаар сард Монгол улс наран сэвстэй бомбыг нээчээд буцаагаад хаасан байдаг. Энэ нь дахин газар одоо хор хүнээлттэй юмаа гэсэн шалтгаанаар хаасан. Энийг одоо энэ Хятадын талын албан бичигт дурдахдаа 93 оны 8 дугаар сард Монгол улс өөрийн нутаг дэвсгэрдэх байгалийн дархан цаасд газрыг хамгаалах шалтгаанаар наран сэвстэй бомбыг нэг талын шийдвэрээр хааснаас хойш Маазуншон бомб нээгдэг байна гэж байгаа. Нэгдлийн шийдвэр гэсэн юу гэсэн үг юм? Монгол улс ч тусгаар улс шүү дээ. Тусгаар тогтносон өөрсдөө бодлоготой улс өөрийнхөө газар нутгийг хамгаалаад одоо энэ бомбын асуудлыг хаасан. Гэтэл нэгдлийн шийдвэрээр хаасан гэсэн ийм өгүүлбэрийг энэ албан бичигтээ оруулсан байна. За тэгээд энэ Маазуншон бомбыг сэргээн нээх ажлыг Мужийн засгийн газрын гадаад хэрэг эрхлэх алба голлон зохион байгуулж ажиллаж байгаа гэж байгаа юм. За энэ асуудлаар 2024 оны 2 дугаар сард манай газар олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газар улсын бомбын албанд Маазуншон бомбын нэвтрэлтийг сэргээх асуудлаар биечлэн очиж танилцуулж чиглэл дэмжлэг хүссэн гэж байгаа. За тэгээ энэ дэмжлэг дотор нь юу байх вэ гэсэн чинь Монгол улсын хил орчмын иргэдийн дэмжлэгийг авах чиглэлээр ажлыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Гэтэл хил орчим гэдэг нь одоо миний төрж өссөн Говьлтай аймгийн Алтай сум байдаг, Цогт сум байдаг, Эрдэнэ сум байдаг, Баян-Онгорын Шинжинст Баян өндөр гээд 2 сум байдаг. Энэ сумдын иргэдийн дэмжлэгийг авах ажлыг зохион байгуулна гэж Хятадын тал одоо албан бичиг дээрээ тусгаж штэ. Энд чинь одоо тусгаар улсын иргэдийг одоо өөрсдийнх нь эсрэг түрхэх гээд байгаа юм уу, худалдаж авах гээд байгаа юм уу? Ийм асуудал болж идэг. За мөн Монгол улсын хил дамсан бомбын удирдах байгууллага Говьлтай аймаг, Баян-Онгор аймагт гүнзгий хилэлцээ хийсэн гэдэг ийм асуудал бас байна. За энэ дээр бас нэг энэ оны 4 дугаар сард манай газар нь 3 дахь талын мэрэгжлийн байгууллагад захиалга өгч Маазуншон бомбыг нээх одоо бэлтгэл ажлаа системтэйгээр хийхээр одоо дүгнэж байна гэсэн өгүүлбэр байгаа. Маазуншон наран сэвстэй бомбыг нээх нь инновацийн хөгжлийн өнөөгийн байдлыг иж бүрэн шинжилж цаашдын хөгжлийн үзэл баримтлал, салбарын байршил, мөн дэд бүтцийн байгууламж, за эндээс онцлог нь ашигт малтамлын нөөцийн ашиглалт, үйлдвэрлэлийг одоо хийхэд маш их хэрэгтэй гэж үзэж байна гэдэг.
За эдийн засгийн худалдааны хамтын ажиллагааг дэмжих гэсэн одоо хэсгээс одоо онцолж авч байгаа нь Жуян хотын Монгол улсын худалдаа эдийн засгийн төлөөлөгчдийн газар байгуулж бомбтыг дахин нээх ажлыг тойрон Монголын төв засгийн газрын бомбтын асуудал хариуцсан байгууллагууд мөн Говьлтай, Баянгор аймагтай тогтвортой харилцаа мэдээлэл солилцооны сувгийг байгуулж олон түвшинд олон талт байдлаар бомбтыг дахин нээх суур нөхцөлийг бид нар бүрдүүлж чадлаа гэсэн өгүүлбэр байгаа. За одоогор мужийн төвшөнд Маазуншонд бомбтыг нээх ажлыг засгийн газрын гадаад хэрэг эрхлэх албад тэргүүлэн хариуцж байна гэдэг өмнөх алтан бичгтэрээ дурдсан өгүүлбэр дахин энд орж ирж байгаа нь одоо энэ яалтчгүй Монголын эрх ашиг биш. Хятадын засгийн газрын Гансүгийн удирдлагуудын эрх ашиг юм а гэдгийг дахин одоо нотолж өгч гинэ гэж бодож байгаа. За энэ хоёр дахь алтан бичгэн дээр Гансү мужийн худалдааны газрын бомбтын удирдлагын хэлбэс гэсэн ингээд холбогдох хүний нэр, утас, дугаар, хаяг бүх юм нь ингээд байж байгаа. Ийм хоёр алтан бичгээр одоо Монгол улсын эрх ашиг биш, гадны эрх ашиг юм а гэдгийг нотлон харуулж байгаа. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэвэл за Монгол улсын их хурлын гишүүн Амгаланбаатар нь Монгол улсынхаа эрх ашигын төлөө биш, гадны ялангуяа Гансүгийн удирдлагуудын гар хөл болж гадны эрх ашигт үйлчилж байна гэж хэлэх гээд байгаа. Яагаад тэгэхээр энэ асуудал нь өөрөө оюун эрдэнэ засгийн газрын үеийн алсын хараа 20-50 тусгагдаагүй байж байгаад сүүлд нь гинтхэн орж ирсэн заалт. За тэгэхээр энэ Амгаланбаатар тэргүүтэй гишүүдийн Монгол улсын эрх ашиг биш гадны эрх ашигыг дэмжиж явж байгаа энэ асуудал нь Монгол улсын ямар хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм бэ гэвэл Монгол улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэдгийг нийт иргэн улсын ашиг сонирхлыг одоо энэ хүн уруугаар нь ашиглаж байна гэж үзэхэд хүргэж байгаамаа. Мөн 29 дугаар зүйлийн 3-д улсын хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа нисэж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс игүүлэн татах үндэслэл болно гэж байгаа. Энэ хүнийг би бол өргөсөн тангаргаасаа ниссэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Монгол улсын их хурлын тухай хуулийн 7-гийн 2-т Монгол улсын их хурлын гишүүн бие ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний өргөө чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя гэж хэлдэг. Гэтэл энэ хүн ашиг сонирхлын зөрчилд бол автсан байна гэж үзэж байгаа юм. За яагаад алсын хараа 20-50-д ороод ирвэ гэсэн чинь энэ Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэт 2022 оны 5 сарын 22-ны өдөр хүргүүлсэн алтан бичиг нь. За энэ алтан бичигт алсын хараа тусгагдаагүй Монгол улсын засгийн газрын тэргүүн нь өөрөө энэ асуудлыг санаачлаагүй байж хахад Говьлтай аймгийн засаг дарга Очир хотын Амгаланбаатар нь алтан бичиг илгээгээд энэ алтан бичгээр боловсруулах үйлдвэр нэмэгдэх зорилгын үүднээс би товчлон уншиж байгаа шүү. Боловсруулах үйлдвэр нэмэгдэх зорилгын үүднээс наран сэвстэй Маазуншонд бомбтыг нээлгэх бидний саналыг дэмжиж өгөхийг хичээнгүүлэн хүсье гэж байгаа. Бидний саналыг. Энэ зөвхөн энэ бомб нэгчиг зөвхөн ганцхан засгийн аймгийн засаг даргын хүсэлтээр ингээд нээгээд өгөө чи ийм болох гээд байгаа маа гэд зөвхөн өөрийнхөө амандаа орсон үгээр хэлэхэр нээчдэг гэдэг биш шүү дээ. Даа ялангуяа дархан газрын хил улсын хил хоёр яг давцаад оршдог энэ газар нутгийг дархан газраас чи дайруулахгүй гэж хэлээд байгааг би бас нутгийн иргэний хувьд ойлгохгүй байгаа. Тэгэхээр энэ бол 100% Амгаланбаатар гэдэг хүний асуудал юм аа. За тэгээ энэ асуудлуудаа би бүгднийг ингээд нотлох баримттайгаар бас аваад ирсэн байгаа. Та энэ дүрс өгдөө. За энэ дүрсээр Говьлтай аймгийн чуулга уулзалт, эдийн засгийн чуулга уулзалт би тайлбар хэлээд байхаа. Түр зөксөж тайлбар хэлээд байна. Энэ бол 26 оны 3 сарын 19-ноос 20-ны өдөр Шангрилад Говьлтай аймгийн эдийн засгийн чуулган гэж энэ чуулга уулзалтыг зохион байгуулсан байгаа. Говьлтай аймгийн засаг даргын хамгийн газраас. За энэ чуулга уулзалтын дээр Гансү муж болон Хятадаас асар олон төлөөлөгчид ирсэн. Хятадын элчин сайд оролцсон. Гэтэл Амгаланбаатар одоо өмнө нь нутгийн иргэд та бүхэн Гансү мужаас очиод хувцаа өнгөө ингээд аваад ирнэ, өнгөө шухам аваад ирнэ, маш хямдаар авнаа. Ирээнээс хямдхан байдаг. Ирээний үйлдвэрлэгчид Гансүгаас зөөд юм байна гэдэг зүйлийг Говьлтай аймгийн Алтай сумын иргэдтэй уулзалтан дээр хэлсэн байдаг. Гэтэл энэ дээр одоо уул уурхад хөрөнгө оруулаач гэдгээ ил задгаа хэлсэн байгаа. За яагаад энэ Гансү Амгаланбаатар гэдэг гишүүн Гансүгийн гадны эрх ашигт үйлчлэх байна вэ гэдгийг энэ дээр одоо улсын хурлын гишүүн Ганбат болон гадаад харилцааны сайд Батцэцэг нар нотлон хэлсэн байгаа гэдгийг та бүхэндээ бас тайлбарлаж өгөх зүйтэй байхаа. За баярлалаа тань. Энэ маань
Тэр дараатай аймгийн бас цааш хүч боломжтой байна. Энийг бол илүү бас сонирхож ирсэн гэж ойлгож байна. Энийг дахин цаазтай газрыг сүлжиж энд нэг автобусчин гэдэг сөрөг юм явдаг. Эцэж дахин цаазтай газар болохгүй шүү дээ. Эцэж дахин цаазтай газар сүлжих. Дахин цаазтай газрыг хоригдол авдаг байх бол энэ оолтой нэг хүмүүсийн хөгжил юм байна. Мэдээж сайн бид бас энэ орчуулгын бүгд системээс энэ хатаас тавуу зүйл орчуулсан. Тэгэхээр мэдээж энэ бүрээр оруулах гэдэг энэ боомдоо нэгснээр Монгол улсын засгийн газрын хөтөлбөрт орцсон байж байгаа. Тэгэхээр та хэдийн мэн бол Монгол улсын хамгийн богино хугацаанд энэ боомдыг эсрэг зөвлөгөө уусгах юм боломж байгаа гэдэг нь. Тэгэхээр энийг утгатай бүрээр оруулах хийгээр шинжлэх ухааны торны зам руу Монгол улсын хамгийн дэд харьцааг бол энэ байх болно. Тагийн энэ ялангуяа дотоодын хөрөнгөөрөөс энийг аливаа олж байгаа зүйлийг урдч хийсэн хөрөнгөөрөө илүү хөрөнгөжтэй байдаг шиг гэдэг нь таатай. Энэ наран систем бомб гэж байгаа. АРТ-ээс Китинскийн газар шийдсэн энэ бомбыг нээгээд манай талаас хэлээгээд идэг. За гэхдээ АРТ-тэй ч гэсэн бид ойлгохын зөв үг юм шиг байна. Наад нь овийн дархан цаастай газар байдаг. За нөгөө талдаа бол Хятад талаас бол дандаа бид нэр автономж тийм дамжуулсан тийм усуудаар холбогддог. Энэ бол ганцхан нөгөө шууд харьцаж болохоор ганцхан үжиад дамжиж холбогддог ийм ач холбогдолтой ийм бомб байгаа. Тэгээ олон жилийн өмнө шийдсэн энэ бомбыг бас яах вэ? Тэр наран систем бомб дээр яг Хятадын тал бүтээн байгуулалтаа хийгээд манай талд орон нутагтаа бас нэлээд олон жил ярьж ирсэн асуудал. Одоогоор энэ бол яригдаагүй үндэсний хуулийн зөвлөлөөс бид нар бас зөвлөмж гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд иргэдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулдаг. Одоогоор ямар нэгэн шийдвэр гарсан байхгүй. За мэдээж Хятадын тал бол энэ бомбыг нээ гэдэг саналаа тавьсан хэвээрээ байгаа. Энийг өнгөрсөн жил 2 жилийн өмнө бас гадаад бодлогын аюулгүй байнгын орон дээр засгийн газраас нэг оруулаад зогссон байгаас. Засгийн газраар хилэлцээд тэр энэ бүр өмнөх одоо 24 оны сонгуулиас өмнө шүү дээ. 24 оны сонгуулийн өмнөхөн байнгын ороогоор хилцгээр ороод тэгээд зогссон байгаа. Тэгээд тэрнээс хойш бол энэ асуудлыг дахиж яриаг одоо Хятадын тал тавьсан хэвээрээ манай тал ямар ч хариу өгөөгүй хэвээрээ байгаа. За энэ болохоор энэ бичлэг дээрээс та бүхэн ингээд харахад Улсын хурлын гишүүн Амгаланбаатар дөнгөж сая одоо Хятадын элчин сайдтай би гадаа 5 үг сольчоод ороод ирлээ. Та бүхэн одоо энэ урдаад наран систем бомбыг нээхээс өмнө урдаад хөрөнгө оруулалтаа хийгээрэй гэдэг ийм уриалгыг одоо Хятадаас ирсэн төлөөлөгчдөд хэлж байгаа. Энд Гансүгийн төлөөлөгчд бас байгаа. Энэ бол Хятадын Монголын эрх ашигын төлөө биш, Хятадын эрх ашиг юм а гэдгийг одоо үүгээр би нотолж байна гэж үзэж байгаа. За тийм учраас эндээс бас нэг хүндэж ярих хамгийн том асуудал нь энэ наран систем бомбыг нээгтэй холбогдуулаад урьдчилж хийж байгаа ажлууд энэ баруун аймагуудад ялангуяа манай Говьтай аймагт асар их одоо хурдтай явж байгаа. Энэ нь одоо юу вэ гэхээр энэ ялангуяа миний төрсэн Говьтай аймгийн Алтайсан Ажуугдын нуруу түүнээс урагшаа одоо дархан газартай хил нийлдэг газруудад 100% Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ашигт малтмлын лиценз, хайгуулын лицензийг асар ихээр олгож байна. Зөвхөн манай одоо нутагтал гэхэд чинь Хятадын хөрөнгө оруулалттай БХДБ, RMSC тэрээд Ном Пирос Майнинг Монголио одоо Мон Эко гэх мэтлэнгээр Мо Эко гэх мэтлэнгээр Хятадын 100% хөрөнгө оруулалттай компаниудад одоо газар нутгийг одоо ингэж олгож байна. За ингээд би та бүхэнд энэ хар зураг харуулчих. Энэ сөөм хүрхгүй. Энэ газар урт нь 87 км урттай, өргөн нь 31-ээс 83 км-ийн өргөнтэй Ажуугдын нуруу бүхэлдээ гэж та бүхэн энийг харж. Энэ нөгөө миний яг Google Map-аас гаргаж авсан зураг нь. Гэтэл энэ цагаанаараа энэ тэмдэглэсэн эдгээр бүгдээрээ Хятадын 100% хөрөнгө оруулалттай компанид өгсөн хайгуулын болон ашиглалтын лицензүүд нь байгаа. За энэ улаан хэсэг бол говийн дархан цаазт газрын А хэсэг. Гэтэл энэ А хэсэг рүү яг хил рүү ингээд тулгаад хамгийн сүүлд нодон жил ингээд Хятадын Монголиа Хуарун Шинхэхк гэдэг компанид ингээд хайгуулын лиценз олгогдсон. Энэ бүхэн бүгдөө энэ баруун аймгийн иргэдийг хөгжүүлэх хөгжлийн зам биш, баруун аймагуудын ашигт малтмлыг Гансүн мужаар одоо урсгаж гаргах гэсэн ийм л төлөвлөгөө болж байна гэдгийг
одоо бас хэлье. Тэгээд Амгаланбаатар гишүүний 2024 оны 11 сарын 11-нд анх нэг хүүхдийн репрач шиг юм ингээд 14 хуудас юм танилцуулахдаа тэр танилцуулганых нь 6 дугаар хуудсан дээр баруун аймагуудын ашигт малтамлыг экспортлох нөхцөл бүрднэ гэсэн ийм өгүүлбэр оруулсан байдаг юм аа. Энэгээр одоо Амгаланбаатар гэдэг хүн бол баруун аймагуудын ашигт малтамлыг л цааш нь зөөж гаргана гэхээс бидний хөгжлийн төлөө баруун аймагуудын иргэдийн амжиргааг дээшрүүлэх энэ асуудал огт яригдахгүй юм аа гэдгийг одоо би хэлье. За тэгээ энэ түрүүчээс Ном Heroes Manning Mongolia гэдэг компани Говьлтай аймаг Алтай сумын нутаг Ажвогдын нурууны урд хэсэгт асар том газар авсан байдаг. Гэтэл энэ компанитай Говьлтай аймгийн засаг дарга ер нь уул уурхайн компаниудтай гэрээ хий нийгмийн хариуцлагын хүрээнд энэ гэрээ хийсэн мөнгөөрөө та бүхэн одоо санхүүжилтөд олгох ёстой гэж сумдынхаа засаг дарга нарыг шахсан байдаг. Үүний улмаас одоо сумдынхын засаг дарга нар нь уул уурхайн компаниудтайгаа гэрээ хийсэн. Гэтэл эднэрийн энэ Ном Heroes Manning Mongolia гэдэг ганцхан компани дээр жишээ аваад ингээд ярихад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сум орон нутаг төрийн байгууллагын аль паагчид болон иргэдийн зүгээс хууль бус дарамт шахалт үзүүлэх асуудлыг таслан зогсоох буруутай этгээдэд хариуцлах тооцох асуудлыг сумын засаг дарга хариуцнаа гэсэн ийм өгүүлбэр зүйл залт оруулсан байгаа. Энэ ч одоо юу гэсэн үг юм бэ? Иргэд бол X лицензтэй компани газар нутгийнх нь өөрийнх нь нутгалдах ч юм уу усны хэн дээр ч юм уу очиод углаа гэхэд бол эсэргүүцэх нь зүү эснийх нутагсаа хайрлах нь зүү эснийх. Гэтэл одоо хүчээр ийм зүйл залт оруулаад өөрсдийнх нь эсрэг одоо ингэж тавьсан ийм асуудлууд маш ихээр гарч байна. За тэгээ энэ бүх өнөөдөр яригдсан энэ асуудлыг би үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэлээр хүргүүлсэн. Миний үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргэсэн мэдээлэл ийм зузаан мэдээлэлд байгаа. Энэ асуудал 2000 оноос хойш өнөөдрийн хүртэл яаж явж ирсэн? Яагаад хятадууд яг өнөөдөр энэ наран систем бомбыг нээх гээд байгаа юм бэ гэвэл яг нөгөө боломжтой, яг энийг нээчих магадгүй ийм хүнээ хүлээж яадаг, цаг үеэ хүлээж яадаг. Тэр цаг үеийн тэр хүн нь одоо хятадуудад олдсон юм байна. Тэгээд нээж байгаа юм байна гэж үдсэн үднэс би энэ мэдээллүүдийг нэгтгэхэд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. 14 хоногийн өмнө би үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бям жаргал даргатай уулзаж бас энэ асуудлуудад танилцуулсан байгаа. Энэ албан бичгийн талаар бас ярьсан. Орон нутгаа хамгаалах нийлэн гоёо бай Ажвогдын нурууны ноён оргилд их аваа гэдэг тэр аваатай хэсгийг нь төрийн тахилгатай болгох боломжтой юу гэдэг асуудлыг бас хөндөж тавьсан. Энийг би төрийн тахилгатай болгох нь гол чухал нь биш. Хамгийн гол нь энэ Амгаланбаатар гэдэг хүний явуулж байгаа энэ үйл ажиллагаанаас нь автоматар хамгаалах асуудлыг бол хөндөж тавьсан юм аа. Тэгээ энэ талаар бас эргээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд маань мэдээлэл гаргана гэдэгт би итгэж байгаа. Нутаг орноо хамгаална гэдэгт итгэж байгаа. Хайрлнаа гэдэгт нь одоо итгэж байгаа учраас өнөөдөр энэ мэдээллийг та бүхэндээ дэлгэрэнгүй хийж байгаамаа. Тэгээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ дээр нэг асуудлыг би нэмэх хэлчихэд Тагнуулын ерөнхий газрын дарга болон боловсролын сайд инх амгалан сэтгүүлчтэй бас уриалаад хэлмээр байгаамаа. Энэ мэтчлэнгээр ингээ хуулиар далайлгсан, эрх мэдлэр далайлгсан хулгайлын өвөр асар ихээр явж байна. Энэ хулгайлын өврийн эсрэг бүгдөө энэ улс үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолынхаа төлөө нэгдэх ёстой байна шүү гэж хэлмээр байна. Тагнуулын ерөнхий газрын дарга одоо Тагнуулын ерөнхий газрын архивт байдаг баруун хилийн энэ тулгаралт энэ нутаг орноо хайрлаж хамгаалж тэмцэж явсан энэ Ахмад дайчдынхаа мэдээллийг одоо баримтат кино болгох юм уу, ном болгох юм уу, тохимол болгох юм уу, энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудаа уриалаад энэ мэдээллийг хүргэж байхгүй бол энэ их орноо хайрладаг, тусгаар тогтнолтой хайрладаг энэ газар нутгийг яаж өдийг хүртэл хайрлаж хамгаалж ирсэн юм бэ гэдгийг мэддэггүй их оронч биш сэтгэлгээтэй одоо бүхэл бүтэн үе өндгийж ирэх гэдэг шүү. Тийм учраас энийг одоо сурчлаач би сэтгүүлч хүнийхээ хувьд хамтран ажиллахад бэлдэн байна, контентуудыг бэлтгэхэд бэлдэн байна. Хамтарч ажиллаарай. Энэ соён гэгэрүүлэх ажлыг бас давхар хийгээрэй гэж уриалж хүсмээр байгаамаа. Баярлалаа та бүхэндээ. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ